Шинэ иргэншил Политехник коллеж. Сайн байцгаана уу? Та бүхэнд шинэ иргэншил мэдээллийн технологийн Политехникийн коллежийн хамт олон мэдчилж байна. Нүүдлийн соёл иргэншлийг судлах эрдэмтдийн залуу халааг бэлдэх, Монгол улсынхаа түүх соёл үндэснийхэн ёс уламжлалыг залуу хойш үедээ өвлүүлэн үлдээхэд өөрийн гисэн хувь нэмрээ оруулах зорилготой 6 багш 52 оюутантай түрээсийн байранд үйл ажиллагаагаа анхлан эхэлж байсан энэ сургууль өдгөө боловсролын салбарт өөрийн гисэн байр суурьтай бусаддаа үнэлэгдсэн томоохон эрдмийн өргөө болон хөгжижээ. Тэртех 2007 оноос хойш тус мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь хувьсан өөрчлөгдөж, өссөн, дэвжиж 2021 онд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар мэдээллийн технологийн шинэ иргэншил Политехник коллеж болон өргөжиж өдгөө боловсролын салбарт өөрийн гисэн байр суурьтай бусаддаа үнэлэгдсэн томоохон эрдмийн өргөө болон хөгжижээ. Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарт өөрчлөлт шинжилэлт авчирсан он жилүүдтэй хөл нийлүүлэн хөгжсөн түүх биднийх өсөлттэй, амжилттай, тогтвортой үйл ажиллагаа явуулж Монгол улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хувь нэмрээ оруулж яваа билээ. Шинэ иргэншил Политехник коллеж нь 2018 онд байгууллагын магадлан идэвхжлэл хийлгэсэн бөгөөд 2007-оос 2024 оны хугацаанд нийтдээ 2050 гаруй мэргэжилтэй ажилтныг 8 мэргэжлэр бэлтгэж Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэн улс эх орныхон хөгжил өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 2007-оос 2017 оны элсэгчдийн тоо 1200 байж 802 төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэжээ. 2017-оос 2023 оны элсэгчдийн тоо 1300 байж 1250 төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэжээ. 2007-оос 2012 онд тус сургууль 2 тэнхэм 40 гаруй багш ажилтан. 2012-оос 2017 онд энэ сургууль 2 тэнхэм 50 гаруй багш ажилтан. 2017-оос 2022 онд тус сургууль 2 тэнхэм 40 гаруй багш ажилтан. 2023-аас 2024 онд тус сургууль 2 тэнхэм 40 гаруй багш ажилтантай байжээ. 2023-аас 2024 оны хичээлийн жилд нийтдээ 400 гаруй суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл нийт суралцж байгаа суралцагчдын тоо 3 жилийн мэргэжлийн боловсролын хөтөлбөр 290, 1 жилийн мэргэжлийн боловсролын хөтөлбөрт 84, техникийн боловсролын хөтөлбөрт 33 суралцагч хамрагджээ. Шинэ иргэншил Политехник коллеж нь 2000 гаруй тогооч, барилгын цахилгаанчин, офис бичиг хэргийн ажилтан, хэвлэлийн график дизайнер, веб зохиогч, мэдээлэл технологийн ажилтан бэлтгэсэн ба төгсөгчд нь мэргэжлээрээ амжилттай ажил хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн тоо төгссөнөөс 1 жилийн дараа 2020-оос 2021 онд 96 суралцагч буюу 61.1%, 2021-ээс 2022 онд 130 суралцагч буюу 69.8%, 2022-оос 2023 онд 131 суралцагч буюу 72.7%. Зөв үзэл хандлага, төлөвшил, зорилготой суралцагч, чадварлаг багш, чанар, хариуцлага, бүтээлч байдал бол бидний бахархал бас үнд зүйлс юм. Мэргэжсэн багш нарын ур чадвар, чанартай сургалтын хөтөлбөр бол сурагчдад идэвхтэй суралцах хүч болдог. Шинэ иргэншил Политехник коллежийн багш нарын бүрэлдэхүүнийг Монгол улсын гавьяад багш, доктор, профессорууд тэргүүлэн салбарын төвшөнд зөвшөөрөгдсөн гадаад хэлний мэдлэг, боловсролтой, хосолсон мэргэжил бүхий өндөр ур чадвартай мэргэжсэн багш нарын багийг бүрдүүлэн ажиллаж байна. 15,000 гаруй 40 гаруй суудалтай уншлагын тэнхэм, интернет орчинтой 110 м квадрат талбай бүхий тэнхэм 10 гаруй лаборатори дадлахын газартай суралцагч багш нар зориулсан сургалтын таатай орчинтой. Сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа. Шинэ иргэншил Политехник коллеж нь дараах сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн хөтөлбөр. Үүнд нэгтлэн бодох бүртгэл, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт, хоол үйлдвэрлэл. Мэргэжлийн боловсрол олгох 3 жилийн хөтөлбөр. Үүнд хэвлэлийн график дизайн, офисын болон бичиг хэргийн ажил, нэгтлэн бодох бүртгэл, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт, хоол үйлдвэрлэл. Техникийн боловсрол олгох 1.5 жилийн хөтөлбөр. Програм хангамж, мэдээллийн технологич. Шинэ иргэншил Политехник коллеж нь судалгаа хөгжүүлэлтийг тууштай дэмждэг орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд
2021 оноос эхлүүлэн үндэсний бичиг бидний бахархал сэдвт үндэсний бичгийн улсын уралдааныг санаачлан уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жил Монгол улсын хэмжээнд нийтдээ 80 гаруй багш суралцагч оролцсон их хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаас судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үеийнхэнд Монгол өв соёлоороо бахархлыг бий болгох зорилгод хүрэх Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгыг амжилттай хэрэгжүүлж байна. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа. Шинэ иргэншил политехник коллеж нь гадаад дотоодын 100 аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэрэгжилтэн бэлтгэж байна. Бүгд найрамдах Хятад улсын Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2015 онд байгуулан ажиллаж, сурагч багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, багш сурагчид дан оюуны хөрөнгө оруулалт хийж байна. Шинэ иргэншил политехник коллеж нь суралцагчдын зөв хандлага, төлөвшил, хөгжилд суурилсан мэргэжилтний загварыг бий болгох эхлэлийг тавьж ажиллаж байна.